За, галзуу кино суугтан тавтаа морил манайхан. Хэдүүлэгийн хүсэн хүлээж байсан Bloodhound Season 2. Гэх энэ галзуу цуврал маань гарсан. Мэдээж галзуу цуврал болохоор галзуу серист орхон тодорхой. Гэхдээ энд юугаа хийж байгаа юм гэхээр борон та нартан галзуу серис угаан сурчлагаал коллаб хийж байгаа царай энэ. Аль хэдийн бороогоо ойлгож байгаа гэж найдаж байгаа шүү. За тэгэхэд гарангуут нь хамгийн хурднаараа та нартай ярьж өгөх гээд хэдэн бороонууд нь нэлээд хичээлээ. Ингэж хичээхэд маань үлгэр бискримэл тус боллоо шүү. Тэгэхээр энэ хүү галзуу цувралыг ойлгомжтой цэвэр шоколадын чумаг шаржигнан бодрох жигнэмгийн төгс цогцол үлгэр бискримтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд галзуу серис сувагтан сабадарч нэгдээрэй. Ингээд хэдүүлээ энэ галзуу цувралын тайлбартан орцгоё. За гунуу үүрээр эртэлж босоод ханан төлөгсөн календар ширтэж зогсож байгаагаар кино эхэлнэ. Тэр нэг чухал тулаан болох өдрийг хүлээж байгаа нь илэрхий. Тэгээд үүжинийг босгоход тэр хоёр хамтдаа өглөөний бэлтгэлдээ гарцгаана. За тэгээд бэлтгэлийн зааландаа ирээд боксын бэлтгэлээ шаргуу хийцгэнэ. Үүжинч тэрнийг чадлаараа дасгалжуулна. Бэлтгэлийн заалны ханан дээр гунуугийн удахгүй болох тулааны зарлалын хуудас наалттай харагдана. Тэр дунд жингийн аваргын бүсний төлөө Узбекистаны шилдэг тулаанч Адик Биловтой тулалдахаар бэлтгэлээ базааж байгаа нь тэр. Бэлтгэлээ дууссаны дараа тэд хамтдаа гунуугийн ээжийн ажилуулдаг кофе шопод ирээд шууд л кофе хүргэлтийн ажилтанд тусалцгаана. Тэгсэн гунуугийн кофе хүргэж өгсөн залуу өөрийнх нь шүтэн бишрэгч байж таарна. Шүтэн биширдэг тамирчин нь кофе хүргээд явж байгаад тэр залуу их гайхдаг. Орой болоход мань хоёр гунуугийн ээжийг хоолоо хийхтэн туслаад хамтдаа хоолоо амтрахан эдэцгэн. Ээж нь хүүгийнхээ тулаанд санаан зовж байсан бол өвч нөгөө хоёроо тайвшруулах гэж байдгаараа хичээнэ. Удалгүй шийдвэрлэх тулааны өмнөх хэвлэлийн хурал болж тулаанчид жиндээ амжилттай орцгоодог. За ингээд тулаанчид сүүлчийн удаа нүүрэлдэхэд дунд жингийн аваргын бүсний эзэн Адик Билов гунууг сүрдүүлсэн ч мань хүн юу ч болоогүй юм шиг гар барихаар гараа сунглаа. Энэнд нь дургуутсан Адик уурандаа тэрнийг алгацсанд ууралсан үүжин ухс хийж Адикийн дасгалжуулагчдын багийнхандаа байрцалдаж авсан бол гунуу юу ч болоогүй юм шиг зогссоор. Энэ үед онгоцны будласныг учир битүүлэг хүн хоёр залуу дагуулсаар гарч ирж байгаа харагдана. Яа, мань Рейн хаа. За ингээд шийдвэрлэх тулааны өдөр боллоо. Тамирчин гунуу одоогоос 5 жилийн өмнө KBF-ийн руки тамирчдын дундах тэмцээнд төрүүлснээс хойш шансаана тасралтгүй өссөөр одоогийн шийдвэрлэх тулааны өмнө ирээд байна. Тэр өнөө өрөө ялалт байгуулж чадах болов уу? Энэ залуу боксын ертөнцид маш хурдан өсөж яваа залууд өнөөдөр шилдэг аваргын өдөөс сайн тулаан үзүүлж чадна баха. Ялахгүй их газаргүй гэж бодож байна. За ингээд тулааны өмнө гунуу Адиктай гар барих гэсэн ч цаадах нь хөдөлсөнгүй. Харин тэдний тулааныг үзэгчдийн суудлаас нөгөө нууцлаг хүн үзэж байгаа харагдана. Ингээд тулаан эхэллээ. Гунуу ихэндээ баг зэрэг бие барьж байгаа нь анзаарэгдчихсэн бол Адик шууд л тэрэн лүү дайрч тоглолтын санаачлагыг гартаа авахар ширүүн давтлана. Ингээд ихний хүнд цохилтыг гунуу авахд шүүгч тоолж эхэллээ. Мань хүнч бушуухан босч ирээд анхаарлаа төвлөрүүлж үргэлжлүүлээд тулалдахаар бэлдэнэ. Адик ялвал яах вүлээ? Шагналын бүх мөнгөөр нь таны өрийг барагдуулна. Тэгээд би энд байх шаардлагагүй бол яах гэж намайг авчирсан юм? Юу ч болдог байлаа гэсэн би тэрнийг чирээд аваад ирнэ. Тэр новшиг заавал торонд оруулна шүү. Ойлгов? Ойлголоо. За ингээд тулаан эхлэхэд гунуу өмнөхөөсөө илүү нэгт тулалдана. Гэвч Адик тэрнийг илүүрхсэн хിവэрэл. Гунуу эхний раундын төгсгөлд дахиад нэг хүн цохилт авснаар нэгдүгээр үед Адик бүрэн илүүрхлээ. Үүжин анхаарлыг нь төвлөрүүлж тэрнийг хурцлах гэж оролдсон ч гунуу үгийг нь сонсдгүй. Тэгээд өөрийнхөө арга барилд итэг хамтдаа энэ тулаанд ялалт байгуулцгаая. Гэсэнд гунуу саяны яриаг нь сонсож өөрийгөө хурцлж талбайд гарснаар Адикта энэ тэнцүүхэн тулалдаж эхэлдэг. За ингээд ширүүн үдсний эцэст раунд 2-ын төгсгөлд гунуу Адикийн хөмсгийг задартан цохилоо. Стадион даяараа тэрнийг дэмжиж уухайлсанд нөгөө нууцлаг хүн гунууг сонирхож эхэлнэ. Үүжин дараагийн үед бүх хүчээ шавхаад Адикийг дуусгахыг зөвлөсөн ч гунуу тэрний хөмсөг задарсан учраас задарсан хөмсөг рүү довтлохгүй гэж шийдлээ.
Харин нөгөө талд Адикийн дасгалжуулагч Гунуг задарсан хөмсөглөөнд дайрна гэсэн бодолтой байсан учраас задарсан хөмсгөө хамгаалахыг тэрэнд зөвлөнө. Тэгсэн Гунуг тэрний эсрэг тал руу дайрч гиндүүлж илгэрүүн цогсноор Адикийг газар тунгалаа. Ингээд шүүгч 10 тоолсноор Гунуг ялалт байгуулж чадлаа. Мань Адикч тамирчин ёсоор Гунугаас уучлал гуйж тэрэнд баяр хүргэснээр Гунуг аваргын бусын эзэн болно. Оройн мань хоёр Гунугийн гэрэн гадаа хамтдаа магшараа зогсцооно. Үүжин тэрний ялалтад Гунугаас дутахгүй баяртай байлаа. За сори байж байгаарай. Борон та нартай гяс галзуу хамтдаа реклам хүргэдэг. Тэгэхээр мөн борон энэ галзуу киног штэ. Цэвэр шоколадын шумэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискримтэй хамтран хүргэж байгаа билээ. Араны шүлс асгаруулам энэ галзуу хамттай үлгэр бискримийг найзтайгаа хуваалцвал бүр илүү галзуу хамттай гэж байгаа. Та нар маань тэгээд мөн борогийнхон тайлбарыг үзэнгээ үлгэр бискримийг дураараа амтлаарай. Цэвэр шоколадын шумэг, шаржигнан бутрах жигнэмгийн төгс цогцол, үлгэр бискрим найзтайгаа хуваалцвал илүү амттай. Дураараа амтлуулгэр. За үлгэр бискримийг дураараа амтлаад кино тайлбараа үргэлжлүүлцгээе. Гэвч мань хүн битүүхэндээ гонигтай байх шиг харагдана. Аха, ноён чогийн булш руу бүсээ аваад очтiin билүү? Чи чинь ингээд дасгалжуулагчаасаа илүү том хүн шиг болоод байна уу юу? Угаасаа л юм байсан штэ. За тоглосон юм аа. Одоо чи бүр тоглоом хийдэг болжээ. Аргагүй том болжээ. Танаас л сурсан штэ. Тэгэд үүжин анх өрөө дарах гээд нэг мөнгө хүлэгчдэр очиж байснаа дурсан ярьлаа. Тэр мөнгө хүлэгч тэднийг өөртөө өр барагдуулагчаар ажилуулахыг хүссэн ч Гунуг татгалцсан нь үүжинд гүнс хэтгэгэл төрүүлсэн байж. Тэгээгүү бол өдийд би өр барагдуулагч хийгээд мөнгө нэхэж амтэн хүн зодоод явж байхгүй юу? Үүнд чинь би үргэлж талархдаг шүү. Үгүй дээ. Харин ч би танаас болоо татгалцсан. Та байгаагүй бол би Ким Минголыг ялж чадахгүй байх байсан. Таны ачаар л би өнөөдөр авраг болж чадлаа. Харин ч чамтай хамт байх шийдвэр гаргасан минь миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсан шүү. Гэхдээ хоёулаа ингэ зогсохгүй. Өшөө цаашаа явна. Хоёулаа өхөн өгтлээ хамт шүү. Энэ үеэр хон захирал гэрийн гадаа машинтайгаа ирсэнд Гунугийн ээж ч тэрнийг баяртайгаар гэртээ урьж орууллаа. Хон захирал томилолттой байгаа тулааныг нь үзэж чадаагүйдээ уучлал гуйгаад тэдэнд баяр хүргэж хамт магшарж виски ууж оройг хөгжилтэй өнгөрүүлцгээв. Тэгэд хон захирал мань хоёрт удахгүй хэрэгжүүлэх гэж байгаа ил сөүл эмнэлгийн төслөө танилцуулдаг. Тэгэд эмнэлгийнхээ хүүхдийн хэсгийг чоо захирлын дурсгалд зориулаад тэхо хүүхдийн эмнэлэг гэж нэрлэх гэж байгаагаа хэлсэнд мань хоёрын сэтгэл хөдлөлөө. Хонха Гунуг гуруулаа энд байхгүй байгаа ахын дүүсэгээ төлөө хундаг тулгацгаая. Тэгээ бүгдэд баярлалаа гэж тулгацгаая. Энэ үед хотын өөр нэг хэсэгт нөгөө хүн Адик Пиловыг машиндаа суулгаад нэг нууцлаг газар руу авч явж байлаа. Бид хаашаа яваад байгаа юм бэ? Чи өөрөө төлөхийн тулд нэг тулаан хийнэ. Миний хөмсгийг харалтаа. Маргааш тулдаж болохгүй мүү? Маргааш гэвэл зээлийн чинь хүү $1 сая болно. Хамаагүй юу? За тэгээд тэд явсаар нэг нууцлаг газарт ирсэнд тэднийг угтсан хүмүүс Адикийг дагуулад додогшоо орууллаа. Тэд метроны буудлаар додогш орж явсаар тулаан болох газарт ирцгээв. Тэгээд Адикийг гараа даавуугаар ороож эхлэхэд туслах залуу гартайгаа цуг боох зориулалтын төмөр өгсөнд Адик ихэндээ татгалзана. Тэгсэн нөгөө залуу тэрнийг сүрдүүлж покрос болоод $3 сая өрөнд орсныг нь сануулад охин нь хаана амьдардгийг мэднэ гэж сүрдүүлсэнд Адик аргагүй байдалд орж тэр төмрийг аваад нудрагандаа бэхэлж орооно. Төмөр нудрах тулаанд тавтай морил. Ингээд удалгүй тулааны цаг болоход тэд Адикийг торон рингэнд дагуулж орж ирсэнд лайв дамжуулалт эхэллээ. Үүнтэй зэрэгцээд үзэгчдэж өндөр дүнтэй бооцоонуудыг тавьцгаана. Удалгүй бооцооны дүн $400 сая хүрэхэд зохион байгуулагчид нөгөө нууцлаг нөхөр рүү холбоогоор мэдэгддэг. Тэгвэл миний хувь хэд болно гэсэн үг үү? Өмнө нь авдаг байснаас чинь 3 дахин их. Нууцлаг нөхрийг Бэг Жун гин. Ингээд тулааны цаг болоход Бэг Жун шууд явсаар торон дотор орж ирлээ. Тэрнийг таньсан Адикч баярлнаа. Учир нь энэ тулаанд ялвал Бэг Жунд төлөх ёстой өрөө дарахаас гадна тэрнийг нэвширтлэн зодож хариугаа авна гэж тэр бодож байлаа. За ингээд тулаан эхэллээ. Адик шууд ширүүн товтолсон ч Бэг Жун нэлээд амархан цохилдоос нь бултна. Удалгүй Бэг Жун Адикийн задарсан хөмсөг рүү давталсанд тэрний нүд юм харж чадахгүй болсноор өөрийгөө хамгаалж чадахгүй боллоо. Энийг нь Бэг Жун ашиглаж тэрнийг нэвширтэл зодож ухаан алдуулдаг. Дараа нь Бэг Жун камерын унтраахыг тушаагаад Адикийг хайр найргүй балбана. Хэр их хийсэн? Өмнөхөөс 12 дахин хийг. Тэр өдрийн тулаанд нийт $724 сая бооцоо тавигджээ. Энийг харж баярлсан Бэг Жун энэ тэнгийг ялсан нөхрийг аваад ир гэсэнд залуусан тэндээс гарч явлаа.
Харин тулаанд ялагдсан адикийг эмч үзэж эд эрхтнүүдийг нь зарах юм бол хэд хүрэхийг тооцож байлаа. Зүрхийг нь 50 саяар, бөөрнүүдийг нь 100 саяар үнэлж болж байна. Наадах чинь сайхан сонсогдож байна. Тэгсэн бэгчүүний туслах нь ирээд адикийн хүзүү рүү хутгалаад зүйл дуусгачлаа. Бид эд эрхтнийг ийм маягаар наймаалахгүй. Тэгвэл улмөр үлдэнэ. Босс дараагийн тулаанчаа захиалсан. Ким гунуг болоод ир. Маргааш нь мань хоёр эмнэлэгт физик эмчилгээ хийлгэж байсан кибер гэмт хэрэгтэй тэмцэх хилцээний дарга байсан Тэйюн дээр очлоо. Тэгээд тэр хоёр тэрнийг түрээд хамтдаа дэлгүүр орцгооно. Тэйюн эрүүл мэндийн шалтгаанаар цагдаагийн ажлаа хийж чадахгүй болсон ч хон захирал тэрнийг компанийнхаа мэдээллийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтнаар авахар болсон байж. Тэгэд гунуг ойрхон явсан хооронд Тэйюн үүжинд тэр хоёрыг заавал ингэж өөртөө санаа тавих шаардлагагүй гэж бодож байгаагаа хэлсэнд үүжин тэрнтэй санал нийлсэнгүй. Бид хоёрт нэг дүрэн байдаг юм аа. Хэрвээ нэгэнт бидний гэр бүлийн гишүүн болсон л бол гэр бүлийн гишүүнээрээ л байна. Харин бид гэр бүлийн гишүүдэд хамгаална. Эцсээ хүртэл хамтдаа. Харин чи бол бидний гэр бүл. Тиймээс хэдүүлээ үргэлж хамтдаа шүү. Тэгэхээр бид хоёр үргэлж чиний талд. Энэ үгийг сонссон Тэйюны сэтгэл хөдлөж өөрийн ирэхгүй уйллаа. Үүжин ч тэрнийг тайвшруулахаар тэрсэнд энэ үеэр ирж таарсан гунуу тэр хоёрыг бие биедээ сайн юм байна гэж андуурдаг. Орой болоход бэгчүүн тусалгаа дагуулад шууд гунуугийн гэрийн гадаа ирлээ. Химбэ? Гунуутай уулзах гэсэн. Гунуу гэртээ байхгүй байна. Уучлаарай, бид хэд уулзахаар тохирсон байсан. Арай эрт ирчих шиг боллоо. Ороод хүлээж байвал болох уу? Хамт бэлтгэл хийдэг найзууд нь байгаамаа. Сүүл давраг болсонд нь баяр хүргэж амжаагүй. Баяр хүргэх гээд. Гадаа хүйтэн байгаа болохоор ороод хүлээж өгч болох уу? За тэг түр хүлээж агаарай. Хэсэг хугацааны дараа мань хоёрыг ирэхэд гэрт нь танихгүй хүмүүс ирсэн байгааг хараад сандарч ээжигээ бушуухан дээд давхарлуу гаргана. За, яа гоё хэсэгтэр нь дуусгайцсан уу? Аргагүй. Тэгэхээр та нар маань үргэлжлэлийг нь галзуу сэрээс уг руу ороод үзээрэй. Тэндэл жинхэнэ гал гарч байгаа шүү. Нэрэ бас галзуу сэрээс угтан сабадарч нэгдээрэй.